хоёр игнэгээр явган замтайгаа багтахаар гоё байрлална. Одоо энэ дээр хоёр игнэ зам багтчихсан. Цаад байгаа хашаануудыг бол татуулаад илүү гарсан одоо энэ яг барилгын суурьаар бол байгаад байгаа гэж байна. Газрын албатай ирж хамт мөнхбатар тарахтаж үзэхэд энийг цааш нь гаргуулад хашаанууд татуулаад. Аха. Хэдэн аж ахуй нэгж хашаа татуулаа. Энэ байрных юм биш үү? Сөөх рүү ороочих юм шүү дээ. Тий. Одоо энэ хотмуудын хашаанаас байгаа. Энэ байгаа тэгээд жагаад байгаа сая одоо дараагаас яг энэ уртал чи хоёр хашаал байгаа. Хос. Хоёр байгаа. Тэр бол чөлөөтэй юм билээ. Тэрүүгээр замаа тавилаад хажуугаар ногоон байгууламж хийсэн ч хүрхээр хоёр холбогдож болж илээ. Яг энэ шар башингийн наагур явж байгаа. Энэ дээр одоо 4 игнэ. Гаргаж ирээд. Хоёр аж ахуй нэгж их байлээ. Тэрийг судалж агаад газрын албатай аль нь хялбар байна гэдэг. Тэгвэл ялгаа авахгүй ингээд чөлөөж болохоор байгаа шүү дээ. Тэр голын газрыг зам дээр биш юм ах чинь чөлөөлөө бас ногоон байгууламж болчих болохоор байгаа. Маглын хүмүүс гарсны дараагаар бол газрын албаныхан өгөөд энэ дээр байгаа чөлөөлт рүү орно. Энэ авийн чинь гол асуудлууд нь Орос улсын орол маш ихтэй. Гол нь ганцхан нэг бол урагшаа нарны зам руу эсвэл цаашаага одоо хавдрын имлэг рүү гардаг. Хоёрхан гарцтай учраас маш их ачаал аваад хөгжрээд байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд сэтэлчих юм бол зүүн тишээгээ гарцтай болоод хойшоо Бэлханов тал руугаа саяны ярьжсэн замуудаа холбоод тэр 1 км замаа тавьчих юм бол ингээд дөрвөн тал руу гарч болох. Тийм бол хамаагүй ачаал буурах гад.